iOS 16-ны апдейт гарсан байна. Миний барьж байгаа iPhone 10 дээр апдейтны хэмжээ 902 MB-тайгаар ирсэн байна. Ямар гар утсан дээр ирэхээс шалтгаалаад хэмжээнүүд нь бол өөр байдаг. Үйлдлийн системийн код нь 20B82-тайгаар гарсан байна. Апдейт хийхээ өмнө яг сул зайн 3491 MB байсан бол апдейт хийсний дараа 3456 болсон байгаа. Энэ болохоор үйлдлийн системийн код нь өмнөхөөсөө 350 MB бол илүү их хэмжээг эзэлж байгаа гэсэн үг юм аа. Энэхүү апдейтээр тэгээ юу шинэ хэдүүлээд хараа явцгаая. Хамгийн эхэлж төрүүлж дурдах хэвээр зүйлсүүдийн нэг гэвэл settings руу ороод батарей руугаа ороод батарейны хувийг хасах юм бол зарим нэг утсан дээр нь бол харагдахгүй байсан. За ямар утаснууд дээр харагдахгүй байсан бэ гэхээр iPhone 10R, iPhone 11, iPhone 12 mini, iPhone 13 mini гээд энэ дөрвөн гар утас маань яг батарейны хувийг асаах юм бол ингэж бол харагддаггүй байсан. Айл 6 сараас хойш ингэж ойролцоогоор 4 сарын турш энэ дөрвөн iPhone-ыг ингэж одоо хойно ингэж үлдээгээд энэ зүйлийг мэдрүүлэхгүй хоцроож байгаа юм бахтаа гэж үнэхээр олон хүмүүс сэтгэл дундуур байсан. Миний хувьд ч гэсэн сэтгэл дундуур байсан. За тэгээд iOS 16-ны одоо хөгжүүлэгчийн бета 1 нь гараад тэрнээс хойш ингээд одоо RC-ийн дараах буюу одоо галбисны хувилбарыг цацагцаад одоо ингээд бүх iPhone дээрээ ижил одоо тэгш хандаад Apple-ийн зүгээс тийм үү. Үнэхээр гайхалтайгаар бүх iPhone ингэж бол одоо адилхан батарейны хувь хардаг болж байна. Энэ бол үнэхээр одоо гайхалтай байна. За батарейны хувь дээр үргэлжлүүлж ярих юм бол юу шин бэ гэхээр за өмнө нь бол юу байсан бэ гэхээр одоо 100% тач бай 20% тач бай хамаагүй яг арт талынх нь яг цифрийн арт талд байгаа одоо тэр яг дүүргэлт нь бол дандаа дүүрэн байдаг байсан. Одоо шинэ зүйл нь яг юу вэ гэхээр яг хэдэн үеийн батарей үзүүлж байгаа арт талынх нь яг дүүргэлт нь бол одоо яг адилхан багасч бол ингэ явж байгаа. Одоо чинь яг 50% бол яг 50% хүртэл арт талынх нь дэрсэн бол яг адилхан ингэж одоо багасч явна гэсэн үг. Өмнө нь бол тийм байгаагүй. За low power модаас юм бол мөн адилыг адилхан бас яг дүүргэлтэндээ харагдаад бол тэгж харагдана. Яг энэ дээр бол хүмүүс бол яг хоёр багтж байгаа. Яг арт тал нь ингээд дүүрэн дээрээ хэвээрээ үлдээ зөвхөн цифр нь л одоо батарейных нь одоо мэдээллийг илтгэж байгаа нь хангалттай шүү дээ гэдэг нэг хүмүүс байгаа. Нөгөө талд болохоор яг арт талынх нь батарейны дээр илтгэж байгаа тэр одоо дүүргэлт нь яг адилхан ингэж багасах юм бол харин ч гоё байна гэсэн бас нэг өөр ингэж хүмүүс байгаа. Яг ер нь хоёр хуваагдаад байгаа. Та нар комент сэг дээр яг аль нь дээр байсан бэ те? Яг өмнөх яг батарейны дүүргэлттэй зүгээр байсан уу эсвэл одоогийнх нь батарейны дүүргэлт нь яг адилхан тоотоогоо зүгэж багасдаг нь гоё юм. Та нар комент сэг дээр яг ингэж сэтгэлээ үлдээгээрэй. Эндсэн дээрээс юу н үргэлжлүүлээд айгүй их юм яг ярих шаардлагатай болж байна. За санар settings руу ороод батарей руу орох юм бол зөвхөн батарей health гэж гардаг байсан бол одоо өөрчлөлтөд батарей health болон charge ингээд зэнгэлэх гэдэг горимтойгоор ингэж орж ирсэн байлээ. Яагаад энэ charging гэдэг хэсэг орж ирсэн бэ гэхээр та нар орох юм бол доор нь шин сонголт байгаа. Clean energy charging гэдэг энэ юу вэ гэхээр та нар энийг хэрвээ хасаах юм бол та нарын одоо уцаа цэнгэлж яхад нүүрс хүчлийн ялгаруулалтыг одоо багасгах үүднээс одоо энэ функц бол орж ирж байгаа. Энэ гэхдээ яаж ажиллах юм бэ гэхээр яг тогтсон нэг цагт тогтсон яг одоо өдөр болгон яг дандаа нэг давтамжтайгаар цэнэглэгдэж байгаа горимд одоо энэ зүйл маань одоо ажиллана гэсэн үг. Одоо жишээ олгол тайлбарлах юм бол за хүн ингээд ажил сургуулаа тараад гэртээ ирчлээ. За тэгээд хуцааныг цэнэглээд тийм нэг унтахаас өмнө 100% хүрчихье гэж бодоод өдөр болгон яг нэг оройн 8 цаг цэнэглэдэг байсан байя гэж бодъё. Тэгхийн бол яг энэ горим нь яг асаалттай хахад бол яг тохирны дээдлийн хоёр бол optimized battery charging яг адилхан ажилдаг. Харин тэгхгүйгээр ажилласаа тарж ирчээ цэнэглэхгүй ч юм уу заримдаа цэнэглээд ч юм уу эсвэл заримдаа ажил дээр сургууль дээр очиод цэнэглэх ч юм уу эсвэл нэг заримдаа өөрөөр циклүүдээр ингэ цэнэглээд тах юм бол энэ хоёр горимч бол ер нь бол зөв бол ажилдаггүй. Зөвхөн яг нэг тодорхой цагт тодорхой яг мөчид яг тодорхой хувинд хүртэл цэнэглэхийг бол ашиглаад ингэ зэрэг явах юм бол яг одоо чиний зүгээс одоо байгаль ихтлэхийдээ нүүрс хүсэл ялгаруулалтын хийг аль болох өөрийнхөө хэмжээнд багч боловжсэн одоо хувь нэмрээ оруулахыг хүсэж ивэл одоо байнга нэг одоо цаг цэнэглэх юм бол одоо яг clean energy charging гэдэг чинь яг зөв ажиллаж чадах нь шүү. За ингээд өмнө нь бол яг lock screen ингээд customize хийхэд хэдүүл яг удаан дараад customize гэдэг дарангууд ерөнхийдөө яг айгүй төвхтэй байдгаас одоо л аюу хэлбэр болсон. Яаж хэлбэр болсон бэ гэхээр та нар дарах юм шууд хоёулаа зэрэг харагдчихна. Өмнө нь бол ингэ заавал ингэж дистаралуулж ингэ lock screen, home screen гэж яг дистаралуулж одоо customize хийдэг байсан бол одоо өөрчилдөг байсан бол одоо 16-гээр шууд хоёул ингэ зэрэг харшина. Заавал одоо шууд home screen өөрчлөе, тэ? Эсвэл одоо шууд lock screen өөрчлөе, шууд сонгоо орч. Өмнө чинь бол заавал ингэж дараалуулж аль алийг заавал өөрчлөж байгаа юм шиг байдлаар бол орлоод байсан. Одоо бол хамаагүй хэлбэр болоод хоёулын шууд ингэж зэрэг шууд гараад аль алийг хүснээ шууд
тухай бүрээс нь шууд сонгож өөрчлөлтөг болсон байх нь. Энэ бол үнэхээр надад бол таалагдсан. Settings руу ороод та нарыг wallpaper руу орох юм бол энийг дооргоор нь баган цэгүүд байгаа. Энэ та нар юу гэхээр та нарын өмнө яг сонгоцсон байсан одоо лог скринүүд чинь тест-дараалаар харагдана гэсэн үг. Энэ дээрээс шүү та нарын swipe хийгээл ингээл сонгочихно гэсэн үг. Шинийг сонгохоор бол шууд ингээд энэ дээр нэмэл дарчихна. За эсвэл одоо чинь хэдүүлээ яг одоогийнх нь яг одоо wallpaper маань тийм үү одоо ингэж харагдаж байгаа. За энийгээ болоод за ийм болгоё гэвэл те шууд set as current гэд дарчна гэсэн үг. Одоо ингэ дарсан болохоор шууд тэгэл өөрчлөгдсөн. Энэ мэтчлээ яг энэ сонголт нь бол аюу гой амархан болгож өгсөн байлээ. Энэ бас надад аюу таалагдсан. Яг нэг иймэрхүү яг аюу гой өөрчлөгдөж болдог иймэрхүү custom зүйлсүүд одоо аль болох бүх функцэн дээр нь орж ирлэх зүгээр байдаг. 16.0-ийн эхний хэлбэр дээр гарч амжаагүй хойшлогдсон байсан нэмэгдэх зүйл нь юу байсан бэ гэхээр яг фотос дээр байсан shared album буюу iCloud share гэдэг яг өөрийнхөө гэр бүлийн хүмүүстэй дарсан зураг хуваалцдаг одоо шинэ функц бол байгаа. Тэр нь iOS 16.0 дээр бол хараахан нэмэгдэж амжаагүй байсан. За одоо харин iOS 16.1 дээр бол ингээд одоо нөхөж орж ирж ингээл одоо нэмэгдэж байгаа. Саяны дурдсан iCloud share library-гаас гадна өөр ямар зүйл iOS 16.1 лүү гарах гээд хойшлогдсон байсан бэ гэхээр live activity app-ууд бол байгаа. App Store-оос 3 дахь чаар ингэж татж орж ирж байгаа аппликейшнууд яг lock screen дээр ингэж activity нь бол гарч ирдгээр бол одоо ингээд бол боломжтой болдог болсон байх нэ. Эдгээр дээр нь яг ямар аппликейшнуд байгаа вэ гэхээр одоохондоо спортын аппликейшнуд ч юм уу эсвэл өөр одоо Uber ч юм уу иймэрхүү холбогдолтой аппликейшнуд одоо яг iOS 16.1-тэй гаргацснууд дээр бол одоо activity нь бол lock screen дээр бол харагддаг болох нэ. iOS 16 дээр screenshot хийхэд аюугаа шинэ функцүүд бол орж ирсэн. Тэрнийх нь одоо UI менюнийх нь байрлалууд нь бас ерөнхийдөө өөр болсон байлээ. Down гэдээ дарах юм бол яг энэ доороос нь аюу томор гарч ирэх биш зүгээр жижигхэн тэр дээд болонгаас нь ингээд жижигхэн хөөрхөн ингээд аюу цэгцтэй яг газар ингэж бол харагддаг болсон байлээ. Энэ бол харьцуулахад бол арай нүдэнд дэвтэйхэн тэгээд бас арай нэг л гоё харагдаад байгаа. Settings руу ороод App Store руу орох юм бол энэ app content гэж шинэ болж ирсэн. Энэ нь бол ямар хүмүүстэй ерөнхийдөө баг асайхан бол зөв сонголт болох вэ гэхээр гар утсан дээр тоглоом тоглодог хүмүүсийн хувьд бол баг л зөв. Яагаад вэ гэхээр яг тэр тухайн аппликейшн руугаа орохоос өмнө нэг жижигхэн хэмжээний файл бол татах шаардлагатай аппликейшн байдаг. Ялангуяа одоо тоглоомд тийм үү? Одоо хамгийн их одоо ойрын үе тоглогдоод байгаа тэр PUBG, тэр Mobile Legends гэх тоглоомуудыг яг орохоос өмнө яг бүрэн апдейт нь биш ч гэсэн яг жижигхэн нэг файл татаад нэг жижиг юм татах шаардлагатай болдог ш тоглоом эхлэхээс өмнө. Тэрийг зөвхөн тоглоом руу орохоос өмнө нэг гэс татчихыг хүсвэл яг энэ сонголтойгоо асаачаад болох юм байна. App Store дээрээс яг худалдаж авдаг тоглоомод ч юм өөр аппликейшнуудыг яг ороод та нар худалдаж авахыг энэ дарах юм бол шинэ pop-up меню бол гардаг болсон байлээ. Арай зэгцтэй бол харагдчихсэн. Өмнөх нь бол яг л юм байгаагүй. Wallet аппликейшнтэй холбоотой юу өөрчлөгдсөн бэ гэхээр одоо жишээ нь та нар яг wallet дээрээ хадгалагдсан байгаа одоо зочд буудлын өрөөний түлхүүр, машиныхаа түлхүүр гэх мэт чин зүйлсийг одоо app messenger дамжуулаад бол share хийж болдог болсон юм байна. Fitness app дээр шинэ зүйл бол өөрчлөгдсөн. Та нар fitness app руугаа орох юм бол 3 дахь цэцэн дээр нь fitness plus гэдэг одоо үйлчлэгээ бол гарч ирэх хэрэгтэй. Минийх дээр бол гарч ирэхгүй байна. За тэр нь яг юу гэхээр заавал Apple Watch-тай байж иж бол тэр үйлчлэгийг бол авдаг байсан. За одоо ингээд iOS 16-ны үүлнээс цэвэрлэн апдейт хийсэн бол зөвхөн iPhone-тай байхад чи Fitness Plus үйлчлэгийг бол Fitness app дээрээс бол авч болдог болсон байх нэ. Settings руу ороод Focus руу ороод яг шинээр Focus нэмье гэдэг одоо энэ менюуд гарч ирнэ. За эдгээр болгон дээр шинээр бол одоо шинэ дизайнтай pop-up-ууд бол гарч ирдэг болсон байлээ. Жишээ нь driving гэх юм бол ийм гарч ирдэм байна. Fitness гэх юм бол ийм гарч ирдэм байна. Gaming гэх юм бол ийм гарч ирдэм байна. Өмнө нь л яг ийм меню pop-up-ууд бол байгаагүй. Mindfulness дээр нь бол ийм байна. Reading дээр нь бол ийм байгаа юм байна. Home application дээрийг ашиглаж байгаа одоо янз бүрийн нэмэлт төхөөрөмжүүд маань одоо Marrow гэдэг одоо зүйл стандарттайгаар бол одоо ингээ орж ирж байгаа юм байлээ. Энэ нь юу гэхээр Marrow гэдэг нь одоо ямар ч үйлдвэрлэлийн систем дээр хамаагүй байсан тэр тухайн одоо төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлийн систем харгалзахгүй хоорондоо одоо синхрон гоё ажиллуулахын тулд одоо гарч ирж байгаа стандарт гэсэн үг. Тэр стандарт нь одоо iOS 16.1-ээс эхлээд Home application дээр бас ингээд зэрэг ингэж болж өгч байгаа юм байна. iOS 16.1-ийн хувьд нүдэнд мэдгэцгүүд өөрчлөлтүүд маш их байгаа ч гэсэн бас тэрнээсээ гадна мэдээллийн аюулгүй байдлын үүднээс болон одоо bug fix-үүд бол маш ихээр бол агуулсан байгаа. Угаасаа яг 16.0 таарцвал 16.1-ийн дараагийн гарч байгаа маш том чухал апдейт учраас мөн адил энэхүү зүйлсүүдийг бол давхар бол нэмээд явж байгаа гэсэн үг юм аа. Яг одоо юу нэмэгдсэн ингээ харах юм бол маш их байсан. Одоо жишээ нь тэдэр дундаас бидэрт хамгийн их танил болсон гэвэл те kernel гэдэг нь ерөнхийдөө өмнө гарч исэн бүх одоо жижиг сажиг
одоо мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой апдейтүүд төр бол kernel ийм апдейтуудууд бол дандаа гарч ирдэг. Бид нар дээр бол одоо 16.1-ийн хувьд одоо жишээ нь 3 шиг бол kernel одоо ийм засалтууд орж ирсэн байна. За мэдээж хэрэг яг Geekbench score-ыг бол одоо апдейт болгон дээр би бол ярина гэж хэлсэн. Одоо iOS 16.1-ийн хувьд iOS 16.03-тай харьцуулахад ямар байгаа вэ гэхээр одоо single core score-ийн хувьд ямар ч байсан 938, multi core score-ийн хувьд 20443 авчээ. За энийг өмнөх одоо iOS 16.03-ийн дундчтай нь бол харьцуулахад single core score-ийн хувьд 10-аар өссөн байна. Харин multi core score-ийн хувьд 84-өөр бол буурсан байна. Мэдээж хэрэг яг энэ оноо гаргахын тулд би яг доор ээж 3 дайвуулаад тэр 3-ын яг дундч үзүүлсэн бол оноог нь бол гаргаж бол тавьсан байгаа. За харин яг CPU хэсгийн биш одоо компьютерсгийн хувьд юу болсон бэ гэхээр авсан оноо нь яг 3 дайвуулахад дундж авж байгаа оноо 4048 буюу өмнөх iOS 16.03-тай харьцуулахад 40-өөр бол өссөн байна. Мэдээж хэрэг оноо өсчил байх юм бол мэдээж хэрэг сайн. Ямар ч үсэн компьютерсгийн хувьд бол оноо өссөн, single core score-ийн хувьд оноо өссөн. Харин multi core score-ийн хувьд бол оноо бол багассан байна. Миний iPhone 10-ын жишээн дээр. Миний хувьд яг апдейт болгон дээр та нараас нэг зүйлийг хүсэж байгаа. Та нар яг хэрвээ iOS 16.1 байл апдейт хэрвээ хийсэн бол та нарын яг ямар гар утсан дээр ямар батарей ээлжтэй тохиолдлын дээр чинь iOS 16.1 үйлдвэрлэлийн систем одоо батарейны хувьд мөн гацалтны хувьд бол хэр байгаа вэ гэдгээ бие биентэйгээ ингээ хуваалцж байгаарай. iOS 16.1-ийн эцсийн үйлбэр олон нийт одоо ингээ цацагдсан учраас мөн тэрний дараа 16.2-ын developer beta 1 нь бол мэдээж хэрэг гарсан. За iOS 16.2 дээр хамгийн чухал онцлог дурдах зүйл нь юу байсан бэ гэхээр Freeform гэдэг presentation маягийн зүйл бэлддэг шинэ аппликейшн бол орж ирсэн. Эцсийн чухал асуулт болох одоо апдейт хийх зөв юм уу буруу юм уу гэж асууж байгаа хүмүүс байгаа. За мэдээллийн аюулгүй байдал болон одоо баг фиксүүдэд бодож үзээ. За тэгээ саяны шинэ нэмэгдсэн зүйлсүүдээ ингээд бодож үзэх юм бол те ялангуяа саяны батарейны ингээд бүх iPhone дээр зэрэг гардаг болчлоо. Эдгээрийг зүгээр батарейгаа үл харгалзан зүгээр яг энэ зүйлийг мэдрэхийг хүсчихвэл бол апдейт хийх нь бол зөв. Харин батарейны хувьд ярих юм бол ямар одоо iPhone-ууд апдейт хийх нь буруу вэ гэвэл iPhone 8, iPhone 10 бол хэвээрээ байсаар байна. Би бол ядаж iOS 16.1-ээс хуучны утаснууд арай гайгүй болчихосоо гэж их хүлээжсэн. Тэгээд тийм юм даанч болсонгүй. iPhone 8, iPhone 10 бол хэвээр үлдчихэж байгаа. За эдгээр дээр нэмэгдээд бол нийлээд iPhone-ууд бол орж ирж байгаа. За iPhone SE 2 дахь үеийн, iPhone SE 3 дахь үеийн гээд энэ хоёр маань бас нэмэгдэж орж ирж байгаа. За тэгээд үнэхээр бас одоо жоохон эвгүй болгосон мэдээ нь юу гэхээр бүр iPhone 14 гэдэг завгар бол бас ингээд iOS 16-ны апдейт их нь буруу болж байгаа. Энэ дээр нэмэгдээд өөр ямар iPhone байгаа вэ гэхээр iPhone 11, 12, 13 бол орж ирж байгаа. iOS 16.03-тай харьцуулахад батарейны хувьд апдейт хийх юм бол аль iPhone-ууд нь айлтгүй вэ гэхээр iPhone 10-аар бол орж байгаа. За тэгээд 11 Pro Max, 12 Pro Max, 13 Pro Max, 14 Pro Max гэдэг iPhone-уудын хувьд батарейны хувьд бол айлтгүй байх нэ. Сүүлд нь хэлэх зүйл нь хэрвээ та нар яг хэдийнэ ер нь iOS 16-аар апдейт хийцэн хүмүүсийг үдчихэж байгаа бол ерөнхийдөө iOS 16-ийнхаа аль болох хамгийн сүүлчийн одоо хувилбарлал нь апдейт хийх нь бол зөв шүү. За тэгээ саяны дурдсан батарейны хувьд яг арай асуудалтай бол саяны iPhone-ууд нидэр байна гэж би бол хэлсэн. За iOS 16.1 эсвэл iOS 16.2-ыг гарах үед яг энэ жижигхэн батарейны асуудалтай болсон iPhone-уудын хувьд арай гайгүй болно гэж бол миний хувьд бол одоо найдаж байна.